энэ заллих дотроо түрүүний хэлдэг 80 орчим хувь яг захимаар заллих гэмтэрэг байна. Подкаст гэх юм уу тэгээ гэмтэргийн талаар бүр нэг юм нарийн задлж ярьдаг. Тэр мэдээллийг ингэж юу нарийн өхөн өөрөө буцаад тийм нэгэн хүн гэмтэрэг хийхдээ тийм сэтгэлийг өгөөд өгд юм шүүстэй гэсэн тийм хилцүүлэг бас сошиал дээр өрнж байгаа харсан. Цагдаагийн аль багш нар өөрсдөө одоо альва одоо нийгмийн бас нэг сөрөг зүйлтэй хамгийн түрүүнд очиж тулгардаг учраас өөрийнхөө доктортой байдлыг хангаж иж тэр бусдын аюулгүй байдалтай бусдад огцруулах хэрэгслийг бууруулах хамгийн том нөлөө болж өгчдөг. 18-аас за нэг 0 шөнийн 02 цагийн хооронд бол бас ихэнх гэмтэрэгүүд бас бүрдэгдсэн байна. Ер нь юм ямархуу төрлийн хүн байх юм бол гэмтэрэгт хүртгүү, гайгүй явж чадах болоо. Тэгээ энэ зүйлд бол одоо шантраад явах уу? Нэгэнд одоо сонгосон мэрэгжил тэнд байгаа хүний ирэх бас бидэнд чухал байхгүй. Бичил нэгтэл шалгах нь өөрөө илүү гэмтэрэг зөрчилд хүртэж өгөхгүй байх, холбогдохгүй байх хамгийн зөв арга шүү гэж хэлээ. Сайн байцгаана үзэгчдээ. Манай Wellbeing podcast-ийн энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Бид 2025 оноод өгнээд энэхүү подкастынхаа дугаараар ер нь эх ондоо хэдүүлээ яаж илүү одоо эрүүлийн амар тайван байх вэ гэдэг тал дээр нь хүмүүсийг одоо урьж ярилцж байгаа. Тэгээ өнөөдөр маань зочин ч гэсэн яг энэхүү сэдвийн маань хүрээнд тохирсон маш одоо чухал хүн ирсэн байна. За ингээд манай өнөөдрийн зочноор Цагдаа Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Эс Баяр Бэлэг хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Манай подкастын одоо нэр нь өөрөө Wellbeing буюу сайн сайхан байдал гэж байгаа. Тэгээд эхлэхээс өмнө зочноосоо таны өөрөө чи ер нь сайн сайхан байдал хэр байна аа? Ойрын үед ер нь сэтгэл санаа ямар байна гэдэг асуултыг 1-ээс 10 орнд өнгөлөлт юм. Тэгээд та энийгээ бас үнэлээд ярил. За нэг 8 орчим юм уу? 8 багт юу нөлөөлж байгаа юм бол тийм? 8 багт бол одоо яг хуу манай төрийн байгууллага чинь бас онцлогтой шүү дээ. Яг үеийн байгууллагын хувьд те. Өнөөдөр бид нэр бүх жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бас ажлаад өгнээд за дээрэс нь бас яг өчигдөр өнөөдөр хугацаанд бас цагдаагийн нөгөө дийлэх массыг хамардаг манай ахлагч бүрэлдэхүүний бас ойн өдөр байдаг байхгүй жил бүр болдог. Яг энэ ажлынхаа ингээд ард гараад ахлагч нараа одоо баярлуулаад үйл ажиллагааны дийн үнэлж дүгнээд ингээ явж байгаа ажлыг ард гарцсан учраас нэг 8 гэж дүгнээд байгаа юм. За өнөөдөр хоёлоо ерөнхийдөө манад ахчдын ихэнх нь ер нь бол бас одоо 18-аас 35 за 45 насны хүртэл ингээд ер нь залуучууд ихэнх нь байгаад байгаа. Мөн тэр дундаа бүр яг 18-аас 25 насны залуучууд ч гэсэн байна. Тэгэхээр ер нь гэмт хэрэгт одоо юу гэдэм өөрөө мэдхгүйгээсээ болоод заавал мэдэх ёстой зарим зүйлс нь гэтэл мэдхгүйгээсээ болоод өөрөөсөө яг юм залуу дээрээ янз бүрийн хэрэгт орох өөрсдийн мэдгүй л анзаарсан байлаасаа болоод тасан турштай харт тал бэлдэх гэх мэт юм хэцүү зүйлс маш их тохиолдож байгаа учраас ер нь гэмт хэрэгтэй холбоотой Монгол орн маань ер нь ямар хон нөхцөл байдал байгаа юм бэ гэдэг талаар бид нар мэдээлэл өрхийг илүү зорж байгаа. Тэгээ миний эхний асуулт ер нь манай улсад тохиолддог гэмт хэрэгийн одоо зөнгөлөх төрлүүд ямар төрлүүд байдаг вэ? Магадгүй бүс нутаг байршлаар нь бас хэлэх юм бол ямар хуу ялгаа байдаг вэ? За цагдаагийн байгууллага өөрөө хуулиар хүлээсэн чиг үүргийнхаа хүрээнд гэмт хэрэг зөрчилтөд тэмцэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр нэгэнт одоо гэмт хэрэг ярих чиглэл би нэг жижигхэн том мэдээлэл бас хэлсэн зүйтэй баг. Ер нь цагдаагийн байгууллага жилд нэг ойролцоогоор кичнээн одоо гэмт хэрэг зөрчил бүртгэгддэм бэ гэдэг тийм. Тэгэхээр эргэн хуулийн этгээдээс яг 2025 онд 286 орчим мянган гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээгээд авсан. Нэг жилд гэсэн. Нэг жилийн хугацаанд 286 мянга гэсэн үг. За эндээс шалгаад одоо нэг 44 мянга орчим одоо гэмт хэргийг ингээд шалган шийдвэрлээд ажилласан байна л да. Тэгэхээр яг нэгэнт зөнгөлөх гэдэг зүйл ярьж байгаа учраас яг нь 44 мянган гэмт хэрэгээс чинь нийслэл хотын хэмжээнд 31 мянга буюу одоо нэг 68 орчим хувь ч юм уу те нийслэлд за үлдсэн хувь нь одоо орон нутаг за тэгээд хэлхийн чандад гэдэг ч юм уу ийм том мэдээлэл бидэнд байна. Тэгэхээр зөнгөлөх гэхлээр за гэмт хэргийг бол ерөнхийдөө эрүүгийн хуульд бол маш тодорхой хуульчлаад өгсөн. Тэгэхээр эрүүгийн хууль гэдэг нь өөрөө гэмт хэрэг юм аа л гэж. Тэгэхээр гэмт хэрэг гэдэг яг юу вэ гэхээр одоо нэг эрүүгийн хууль заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэлгүй гэмт хэрэг тооцно гэдээ хуульчлаад өгсөн. Тэгэхээр нийгэмд аюултай гэдэг бол ойлгомжтой тий. Тэгээд үйлдэл байж болно мөн түүнээс үүдэн гарах эс үйлдэлгүй ч юм уу. Ийм тодорхойлт байдаг. Эрүүгийн хуульд бол одоо яг гэмт хэргийг ингээ хуульчлаа, ингээ тооцчлоо. Нөгөө талаасаа
гичнээн гэмтэрэг яг байдаг юм бэ те гичнээн бүлэг туваагдаг юм бэ гэдэг. Яагаад зүгээр энийг ярьж байгаа гэхээр магадгүй цагдаагийн байгууллага гэмтэрэг гэж яриад байдаг боловч гичнээн гэмтэрэгтэй шалгалтай ажиллагаа гэдэг ямар те ангидгийн бүлгийн гэдэг ч юм уу те ялгаатай вэ гэдгийг бас нэг мэдээлэл өгөх зорилгоор ярьж байгаа шүү те. Тэгэхээр эрүүгийн хуулийн одоогийн 10 дугаар бүлгээс 29 дугаар бүлэг буюу нэг 19 төрлийн бүлэгт гэмтэргүүдийг ингээд заагаад өгсөн. Ерөнхийд нь те. За жишээ болоод хэлэх юм бол одоо за 10 дугаар бүлэг гэдэг эхлэхэд одоо хүний одоо алах те хүний амьнасыг хохирох гэдэг юм уу. За тэгэл 24 дугаар бүлэг болоо явчихаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргүүдийг ингээ хуульчлаад өгсөн байдаг ч юм уу. Тэгэхээр ийм ялгаатай байдаг. За дээрэс нь гэмтэрэгээс илүүтэй одоо 2017 онд бол яг зөрчлийн тухай хууль бол одоо шинжлэхтэд ингээ зөрчлийн тухай хуулийг бол хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ хууль өөрөө гэмтэргийн одоо өмнө нь зөрчлийн хуулиуд байдаг байлаа ш 2017 оноос зөвхөн гэмтэргээр ингээ шийдээ явдаг байсан. Тэгэхээр яг хуу нийгмээс одоо нийгмийн нөхцөл байдал залбираа асуудлаас бас урган гарч байгаа одоо проблем асуудлуудыг хараад үзэр гэмтэрэг болохгүй тохиолдлууд байгаад исэн бохоо. Нөгөө эрүүгийн хууль заасан гэмтэрэг болох гэхлээр бүрэлдэхүүнийг хангаж чаддгүй. Тэгэхээр тэрийг хохин нэгэн охирцсон хүн те гэмтэрэгч биш ингээд охироод үлддэг байсан нөхцөл байдал байсан учраас магадгүй одоо улсын хэмжээнд яг зөрчлийн тухай хуулийг одоо шинжилэн батлаад ингээд одоо шинээр хэрэгжүүлж ирсэн гэж бол бид хардаг. Зөрчил гэмтэрэг хоёр юугаараа ялгаатай вэ? Гэмтэрэг нь одоо нийгэмд учруулах хор охирлнийх байдаг бол зөрчил нь арай бага. Магадгүй одоо бид өдөр тутам ингээл одоо хоорондоо маргалдаад нэгнийхээ бие таллаа гэж бодоод гэмтэрэг бол заавал нэг охирлын зэрэг шаарддаг тийм гэмтэл шаарддаг гэдэг. Гэтэл гэмтэл гарахгүй бол тэр хүн одоо гэмтэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж цагдаагийн байгууллага ч юм уу бус тусдаа өөр байгууллагууд ингээд хэрэгсэхгүй болгоо шийдвэрлэдэг ийм процесс байсан учраас зөрчлийн тухай хуулинд өнөөдөр хүний биед одоо нэг гэмтэл хохирол хөшөөлөхгүйгээр халтсан бол шийтгэл оногдуулахар зохицуулсан. Тэгвэл одоо миний асуулт жоохон өөр болох гэдэг тийм. Магадгүй нөгөө зөнхлөн одоо тохиолдох гэмтэргийн төрөлхөөс гадна мэдээж нэмээд зөрчил бас бол таарах гэдэг. Тийм. Тэгэхээр яг хоёулаа зөрчил гэдэг бол өөрөө нөгөө арай гэмтрийг бодвол нийгэмд арай бага тийм тохирол хөчүүлэхин зөрчил гэдэг ойлгож байгаа учраас хоёулаа гэмтэргээ бас одоо ингэ үргэлжлүүлээд яри. Тийм. Тэгэхээр гэмтрэг зөнхлөх гэмтрэг гэхлээр за яг хуу гэмтрийг одоо бас ингээд англиад тэр нь том гэмтрэг энэ баг гэмтрэг гэх нь ашиг гэмтрэгүүл гэмтрэг шүү дээ. Тэгэхээр илүү зөнхөлж байгаа гэмтрэг гэх юм бол сүүлийн үед сүүлийн бас 2 жилийн байдлаар бол за бусдын эд хөрөнгийг одоо заллах гэмтрэг байна. За дээрэс нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмтрэгүүд за авалгаалах гэмтрэгүүд л ер нь дийлэнхт одоо гэмтрийг бас арай илүү хөө бүрдэгддэг зөнхөлтөг гэж бол бас ойлгож болно. За нөгөө төгөр охирол учруулах буюу хулгайлах гэмтрэгээс илүү яг энэ бусдын эд хөрөнгийг заллах гэмтрэг бол бас илүү одоо хувь бүрдэгдэж за охирол хэмжээний хувьд ч гэсэн бас бусад хэрэгээс арай илүү одоо бүрдэгдэг гэж ойлгож байна. Энийний цаад магадгүй одоо учир шалтгаан нь юу байж болох мэдээж нөгөө нийгэм социологи л айгүй олон талаас эдийн засгийн талаас нь ч юм ингээл тайлбарлаж болох л хаалта. Гэхдээ та бүхний маань зүгээс ер нь заллах гэмтрийг ингэж огцон өсөж байгаа юм ч юм уу те ямар шалтгаан цаана байж болох вэ? За гэмтрийн шалтгаан нөхцлүүд бол одоо олон зүйл байна л да. Магадгүй одоо нийгмийн төрөө таны хэлдэг нийгмийн нөхцөл байдал за тэгэл одоо хүмүүсийн хахирамжгүй гэдэг ч юм уу те эсвэл одоо бусдын одоо бусдаас одоо ирж байгаа ямар нэг сөрөг үйл явдаач гэдэг ч юм бол олон төрөл байна л да. Тэгэхээр яг хуу заллих гэмтрэгүүл өөрөө дотор маш олон төрөл байна. Нөгөө зөнхөлж байгаа их бүрдэж байгаа иргэн талаараа л ярил л да тий. Заллих гэмтрэгүүл дотор маш олон байна. За жишээ нь зүгээр дурдаад хэлэхэд бид нар хамгийн сайн мэддэг одоо виз те гаргаж өгнө гэж залилж байна. Орон сууц байна. За янз элдв янз аппликейшн ашиглаад залилуулж байна. Түрээс гэл ингээл маш олон байна л да. Тэгэхээр энэ заллих гэмтрэг бол одоо 2025 оны байдлаар бол нийт одоо нэг 16,000 орчим заллих гэмтрэг байгаа. За яг энэ заллих дотроо түрүүний хэлдэг 80 орчим хүн яг энэ захимаар заллих гэмтрэг байгаа байхгүй. Захим орчинд тий бусдыг заллина л гэсэн үг. Магадгүй юу вэ те тэгэхээр нөгөө техник технологи хөгжөөд идэг. Гэтэл технологиг бид нар ашиглаад зөв боловсон ашиглаж магадгүй тэнд ч гэсэн гэмт хэрэг үлдэж болоод байгаа учраас тэндээс яаж сэргийлэх үү гэдэг дээр олон нийтийн бас боловсрал нэлийн таарах байх шиг байна. Тэглэгээ явах уу нөгөө иргэдийн одоо захим хэрэглээ гэсэнтэй холбоотой яг энэ захим орчинд бусдыг залж байгаа энэ асуудал маш их бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр захимын цаана өөрөө хинч байж болно. Тэгэхээр бас энд одоо өртөж хохирохгүй байх бас арга аргачлал байгаа байхгүй. Тэхийн тухайд нөгөө мэдээлэл нягталдаг байх. Үнэн их сурвалжтай мэдээллийг авч одоо захимд те орчинд
одоо хандаж оролцдог байх гэдэг ч юм уу. Энэ зөвхөн наазах л жишээнүүд шүү дээ. Гэтэл энэ байдлууд өөрөө боломжтой байдал өдөр тутам энэ хэргийн нөхцөл байдал ингээд нэмэгдээ те хохирогчдын тоо ихсээд байгаа энэ асуудал өөрөө юуг харуулж байна гэхэлэр нөгөө цахим орчны хэд хяналтгүй хэрэглэл байгаа хөөх. Магадгүй цагдаагийн байгууллагаас яг энэ асуудал гэдэг ч юм уу за бусад одоо гэмт хэрэгүүдэд ингээд жил бүр дүн шинжилгээ хийдэг. Дүн шинжилгээнээс авагдсан тоо баримт одоо мэдээлэлтэй үндэслээд энэ гэмт хэрэгээс хэрхэн үржилсэн сэргийлж болох вэ гэдэг чиглэлээр одоо нөлөөллийн ч бай, бижилсэн ч бай, бусад хэлбэрээр ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг байхгүй. Жишээ нь одоо бид хэд сүүлийн 2 жилийн хугацаанд ятгах тусам нягтал та нэг мэддэг л болсон байна тий. Тэгэхээр энэний өөрөө зорилго яг л энэ захим орчинд үйлдэж байгаа гэмтэргээс үржилсэн сэргийлээч тэхийн тухайд л одоо нягтлаачаа мэдээлэлээ нягтлаачаа л гэдэг ийм л одоо нөлөөллийн ажил байна тий. Та ч гэсэн мэдж чинь тэгэхээр би хүнд хүрсэн байх гэж харж байна тий. Үр дүн бидэнд бол байгаа. Тэгэхээр яг энэ захим орчинд одоо бусдад залилуулж байгаа гэмтэргийн бас нэг асуудлыг түрүүний яг манай подкастын гол байна те нэг үзэгчдийн буюу насны онцлогийн асуудал байгаа байхгүй. Яг нөгөө 18-аас 40 те. За ингээд дээш бол бас насны хүмүүс гэдэг ч юм уу. Ихэнхдээ ер нь нэг 18-аас одоо 35 орчим те. Одоо насны иргэд бас яг энэ цахим орчинд одоо залилуулж байгаа ийм тохиолдол бол бас байгаа шүү. Зүг. Яг цахим залилан гэж бодглохлоор одоо яг би судалгааг мэдгүй. Гэхдээ иргэн тойронд ер нь ямар нэгэн байдлаар одоо Facebook хаягаа алдаад ч юм уу те эсвэл банкныхаа банкаа хакертуулдаг ч юм уу банкныхаа нууц үгийг мэдээллийг алддаг ч юм уу тэндээсээ болоод айгүй тийм ойрын кейсүүд бол зөндөө байдаг санагдана л да. Одоо миний жишээ нь ойр тойронд бол манай нэг дотны хүн Facebook-аа хакертуулаад тэгээд нөгөө Facebook-ээс оронготлоо баахан хүмүүсээс ингээд мөнгө авч авцсан ч юм уу те тэгвэл хүн чинь нөгөө тэнд сошиал медиа дээр адилхан харилцаа явьж байгаа ч гэсэн хэдий технологи байгаа ч гэсэн эн чинь миний таньдаг хүн гэсэн итгэлцэл байгаад байгаа учраас тэр хүн итгэхэд өгчдөг. Тэр нөгөө итгэлтээр нь суурилсан байдлаар тэр залилан айгүй муухай хавд юм байна гэж харсан. Тэгээ буцаад нөгөө хамгийн хэцүү юм нь за яг мөнгө төгрөгөөр ингээ хохирч ийн сэтгэл зүйн хувьд айгүй хохирол амстай мэй гэдэг бүр яг хажуунаас нарч байсан. Тэр хүн чинь ингээ нэр хүн дээрээ хохирч байгаа. Буцаад олон хүнд ингээд одоо гим хор орчуулчихлаа гэдэг тэр нэг юм сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш их төгшүүр тухгүй байдал үүсэж байгаа. Тэгэхээр энэ зүйлс дээр одоо жишээ нь бас яаж илүү те бас олон нийтийн сэргийг хандах хэрэгтэй болоо. Ер нь яг таны асууж байгаа асуулт яг ер нь альва гэмт хэрэгт ганцхан нэг нөхөр охироо дуустдаг байхгүй. Тэрний цаана гэр бүл хань ижил өөр хүүхэд найз нөхөд те ах トゥ хамаатан садан хэн бид ингээ бүгд тэрнийг дагаад ингээ охирж идэг ийм онцлогуд байна л да. Яг тэрний бүр хамгийн тод жишээ яг нь залилах гэмтэрэг байхгүй. Жишээ нь одоо би бусдад түрүүн яг таны хэлдэг жишээн дээр те залилуулаа гэж бодоход миний гэр бүлийн хүн байна. Тэр одоо те айл гэр бүлийн үндэнд л одоо мөнгө төрөг гэдэг үл чухал шүү дээ те. Тэрийгээ дагаад нөгөө сэтгэл зүйн байдал зөвхөн өөрт биш бусдаа нөлөөлөө явчихдаг. Тэгэхээр гэмтэргийн нөгөө хор уршиг гэдэг яг л энэ дээрс харагдаж байгаа юм л да. Зөвхөн та хохирогч биш ээ. Таныг дагаад ингээ бусад хүмүүс хохирогч байдаг болдог учраас энээс сэргийлэхийн тулд үнэхээр таны итгэлтэй хэн нэгэн танаас одоо санхүүгийн тусламж ч юм уу те ямар нэгэн байдлаар тусламж гуйлаа гэж бодоход тэрийг уцтаар нэгтэлцдэг байвал энэ асуудлаас бүрэн үрдсэн сэргийлж чадна л гэсэн ойлголт. Тэгэхээр л нөгөө нэгтлээд өгөөч л гэл бид байнга л хэлдэг л те. Энгийн үйлдэл те. За миний дараагийн асуулт болохоор бас нэг биднээс одоо нөгөө сэтгэл зүйч биднэрт ч гэсэн ингэдэг асуулт гэх юм да. Одоо өстө нэрээ нөгөө улирал салхитаад ирэхээр хүмүүсийн синдром хөдлөөд, сэтгцийн юм хөдлөөд ингээд магадгүй одоо гимтэргийн одоо юу нэгсэн гэл янз бүрийн байдлаар ингээл ярьдаг нөсгцэн хөдөлсөн хүмүүс гэж ирэл. Тэгэн гол яг тоогоо хараад үзэн гол гинтэрхийн гаралт төр магадгүй улирлаас хамаарсан байдалтайгаар аль нэг гинт хэрэг зөрчлөн ч юм уу их бага байх тийм тохиолдол юу байдаг уу? Байлгүй яах вэ? Одоо зүгээр яг сэтгэл зүйн байдал нь хөдлөөл гинтэр хийчлээ гэх нь бас айш юм те. За магадгүй одоо үнэхээр сэтгцэн одоо эмэгтэй хүмүүс байдаг юм те гинтэр зөрчил үлдэх тохиолдлууд байна л да. Зүгээр яг хуу энийг нөгөө талаасаа бол яг энэ үлдрэлтэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэмтэргийн гаралт ихсдэг тохиолдлууд л байгаа. За жишээ нь одоо намар болол эхэлнэ те. Иргэдийн хөдөлгөөн, нягтршил эхэлнэ. За тэрийг дагаад халаас нуулгаан гэмтэр гэдэг ч юм уу те. Бас нөгөө
одоо энд үдэ гадаанаас оюутан залуучууд орд ирдэг түрээсийн байртай холбоотой залилангууд гэдэг ч юм ингээл яг тэр нөхцөл байдлаа дагаад ихсдэг. Өвлөө үйлрэл жишээ нь одоо их таранхуй болдогтой холбоотой бусдыг дээрэмдэх те бусдын бие талдах төрөнг хулгайлах гэдэг ч юм уу. За зуны үйлрэлд энэ тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой гэмтрүүдийн нөхцөл байдал ихсдэг гэдэг ч юм уу. Орон нутгийн замд ингээл нөхцөл байдлууд байна л да. Тэгэхээр яг сэтгцэн эрүүл мэндийн байдлаасаа болоод гэмтэр үлддэг гэдэг үзүүлэлт бол бас жоохон өрөөсгөл байх гэдэг те. Харин цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэмтрийн нөхцөл байдал бол ихсдэг тохиолдол бол байна. Магадгүй энийг бүр цаашаа нарийн бас хэрэг судалж үзэх юм бол юу гарчих юм бас мэдэхгүй бах тий. Тийм тэмдэглэг байх уу. Залуучуудын дунд нөгөө гэмтрийн подкаст сонсох гэдэг нэг юм тийм юм бүр ингээд одоо тренд болоод бүр ингээд амьдралынхаа нэг хэсэг болчлоо. Тэгээд мэдээж гэмтрийн одоо гаралттай яг шууд холбоотой гэсэн мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол нийгмийн зочроос сэртгэлсэн маш их одоо хэрэгүүд 25 онд ч гэлт ер нь л гарлаа те. Тэгэхээр энэ хэрэгүүдийг хүлээж авч байгаа тэр нийгмийн байдалтай ч юм нийгмийн сэтгэлзүйтэй ч юм эсвэл магадгүй тэр нэг подкаст ч гэх юм уу те гэмтрийн талаар бүр нэг юм нарийн задлж ярьдаг тэр мэдээллийг ингэж ер нь нарийн өхөн өөрөө буцаад тэр нэгэн хүнд гэмтрийг хийхдээ тийм сэтлийг өгөөд байт юм шүүстэй гэсэн нэг тийм хилцүүлэг бас суурьлтээр өрнж байгааг харсан л да. Таны зүгээс энэ дээр ер нь ямар байр одоо суурьтай байна? За яг гэмтрийн сэтэл буюу одоо хэн нэгэнд гэмтрийг үлдэх аргыг зааж өгöd байна гэж та хэлээд байна тий. Тэгэхээр яг одоо яг олон нийтийн цахим сүлжээгээр ч гэдэг юм уу одоо YouTube ч гэдэг юм зөндөл байна л да. Магадгүй тэр хэрэгүүд бол ингээд шийдэгдсэн. Одоо мэдээлэл нь ил ингээд байж идэг тий. Одоо шүүхийн байгууллагын гаргаж байгаа тий. Одоо сайт бүх мэдээлэл өгдөг сувгууд дээр бол хэргийн нөхцөл байдлын талаар одоо бас ингээд нөгөө боломжтой хэмжээнд нь нийтэд хүрэхээр ингээд тавих хэрэгтэй л да. Энэ нь өөрөө бас холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг л хангаж байгаа нэг хэлбэр. Нөгөө талаасаа яг энэ үйлдэлийн аргыг зааж өгснөөрөө гэмтэрэгтэй одоо ихсэх бас шалтгаан мөн үү гэвэл яг тодорхой хувь нь бол мөн. Тэгвэл одоо ингээд энэ үйлдэлийн аргыг одоо хааж боогоод ингэх нь те бас үнэхээр яг гэмтрийг бууруулж чадах уу гэвэл бас нэг асуулт гарч иж байна л да. Магадгүй зүгээр энийг одоо зарим тохиолдолд бол бүгд л баг мэдж байгаа тий. За ер нь одоо ингээ хулгайлах гэмтрийн талаар зүр жишээ аваад хэлэхэд бол цонхын гүшүүд ордог нэвтэрдэг тий. Энийг одоо бид бүгд л бас мэдлээ тий. Кинон дээрээс харж байгаа. Энийг бид нууцлаад ингээд тахын бас тий. Нэг талаасаа нэг тийм цохимжтой биш ч юм уу. Болж өгвөл зүгээр цагдаагийн байгууллагын баримтлагдаг бас гол яг гэмтрээс үрдсэн сэргийлэх арга бол нөгөө шалтгаан нөхцөл буюу хүчин зүйлсийн тогтоож түүний үндсэн дээр нөгөө нийгэм эдийн засаг за эрх зүйн хувьд нь те ямар боломжтой байна вэ гэдэг дээр л үрдсэн сэргийлэх ажлын гол бас чиглэл болгож явдаг л да. Тэгэхээр сэтэлжүүлэх буюу одоо үйлдэлийн аргыг зааж өгснөөс болж бас гэмтэр өссөн гэдэг асуудал бол бас нэг талаасаа жоохон бас өрөөсгөл байна л да. Тэгээ магадгүй гэмтэр өсөх шалтгаанууд бол бас нийгмийн байдал те за одоо залилан дээр хариул захин орчны хит хэрэглээ за цаашлаад нөгөө мэдээлэлд хөнгөн ханддаг нягтлтгүй гэдэг ч юм уу те хувь хүний одоо бас буруутай ажиллагаа байхаас гадна нөгөө хувь хүний бас тэр байдлыг ашиглаж байгаа тийм нөхцөл бас нөлөөлж байгаа гэж харж байгаа л та. Зөв. Тэгэхээр одоо тийм мэдээж нэг зүйлд одоо яг нэг оновчтой хариулт байна гэж байхгүй бүх зүйл бие биенээс уялдаа хамааралтай учраас яа харахгүй тийм ээ. За буцаад хоёлоо яг нөгөө нийтлэг тохиолддог одоо гэмтрийн за эсвэл зөрчлийн ч юм уу зөнхлөх тохиолдол гэх юм бол энэ дундаас одоо нэлээд бас нийгмийн сэтгэлгээтэй одоо даалт хэлбэрээр үлдэгдэг буюу хүчрхийлэл болон хүний наймаа гэх мэт ийм одоо хэрэгүүд байна тий. Тэр яг энэ хэрэгүүдээс ер нь сэргийлэхийн тулд цагдаагийн газар нь өөрөө яг ямар хөө стратеги баримталж ажилтдаг юм болоо яг одоо иймэрхүү хэрэгүүдийг ер нь яаж явж байгааг илүү мэдэрч илрүүлж гаргах юм болоо буцаад яг энэ дээр нийгмийн талаасаа бид нар ер нь ямар оролцоотой байх хэрэгтэй бол энэ хэргийг бууруулах дээр. За шууд нөгөө далд буюу нууц царгаар үлдэгдэг гэмтрийн талаар асууж байна тий. Яг хуу нууц тал даргаар үлдэгдэг гэмтрэгтэй тэмцэх чиглэлээр бол за хууль эрх зүйн хувьд бол хууль тогтоомжууд байна. За дээрэс нь одоо энэ гэмтрийг илрүүлэх бас арга тактикуд байна. За магадгүй зарим нь бас нууцлалын зэрэгтэйч байдаг ч юм уу тий. Дээрэс нь энэ гэмтрийг илрүүлэхэд бас гол одоо шаардлага бол иргэдийн мэдээ мэдээлэл. Бид иргэдийн мэдээ мэдээллийн дагуу ажиллах, иргэд олон нийтэд хамтарч ажиллах энэ өөрөө бидэнд одоо яг энэ төрийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дээрээс нь одоо гэмтрийг илрүүлэхэд маш ач холбогдолтой зүйл байдаг л та. Тэгэхээр яг илрүүлэх арга бол өөрөө бас одоо нөгөө
зарим тохиолдолд одоо нуус тал дараагаар те тусгай чиг үүрэгтэй албадууд ажиллаж байна гэдэг ч юм уу те ингээ маш олон зүйл байна л та зүгээр ярил бас яг одоо нийтэд мэдээлэх хэмжээний те бус гэдэг ч юм уу те тэгтээ хүн болвол мэдж байгаа те одоо нуус тал дараагаар ажилладаг төрийн байгууллагын чиг үүрэг бүхий нэгжүүд байна. За үүнийгээ тэрний зорилго мэдээж нөгөө нуус тал дараагаар үлдэж байгаа гэмтэргийг илрүүлэх л байгаа байхгүй. Жишээ нь одоо бид нар монголчууд одоо яг энэ ан амьтантай холбоотой бас хэрэгүүд байдаг шүү дээ тийм. Энэ үдэл тийм. Одоо жишээ нь ингээд хүрээлэн байгаа орчинтой тэнд ингээд одоо ашигт малтмал холбогдохгүйн хөвөл бусаар газрын хэвлээд талдаад байна гэдгийг тийм. Одоо тэр чинь ингээд ил байдгүй шүү дээ. Гэтэл шөнө орой ирээ тухайн явждаг ч юм уу тэрэг одоо жишээ нь ингээд бид нар илрүүлэх гэдэг юм уу ийм хяналт тогтоох асуудал дээр нөгөө иргэдийн мэдээлэл байдаг тийм. Нэг ширхэг таруулж гисэн ийг одоо тийм ил байдгүй шүү дээ ил зардггүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө дандаа нуус дараагаар байдаг учраас одоо аливаа асуудалд яг одоо нууцын зэрэгэлтэй тийм одоо хэмжээнд ажиллах иймэрхүү нөхцөл байдал байна л да. Гэхдээ яг нуус тал дараагаар үйлдэх гэмтэрхтэй тэмцэх чиглэлийн чиг үүргийг бол бас холбогдох хууль тогтоомжуудаар хуульчлаад өгсөн гэсэн үг. Яагаад энийг асуусан гэхээр яг таны хариулт дээр л ихний юунаар гарлаа л та олон нийтэд бид нар хамтарч ажиллах хэрэгтэй байдаг буюу олон нийт өөрөө эн чинь болохгүй үйлдэл штэ эн чинь гинт хэрэг шүү дээ энэ хүн ямар нэгэн байдлаар хин нэг нөхрөл очруулаад ингэдэг мэдээд тэрнийг ингээд та бүхэн мэдээлдэг байх юм бол илүү магадгүй одоо илүү шудраг гэх юм уу те амар тайван нийгмийг цослоход айгүй хамгийн чухал юм байна. Гэтэл нэг талаасаа нөгөө нийгмийн сэтгэл зүй талаас харахаар яа харахгүй зарим тохиолдолд одоо юу гэдэг bystander effect гэдэг одоо бидний нэг одоо хичээл дээр ч юм ингээд үздэг гэсэн юм байгаа. Тэрний жишээ нь хүнд ингээд олон хүн олуулаа ингээд байлаа гэхэд хин нэг хүнийг яа харахгүй зохио зодоод ч юм гинтл авчруулад байхад би туслахгүй өөр хүн туслаг гэдэг хойшин суугаад байдаг. Эсвэл за ихэнх нэгэн төрүүлж дурахгүй юм чи би төрүүлж дураад яах вэ гэдэг. Гэх мэтчлээ нэг юм хойшин суух нэг сэтгэл зүйн хандлагууд гэх юм ийм юмуд нэлийн ажиглагддаг. Тэгээд энэ зүйлсүүдийг ер нь давж гарч илүү одоо юу гэдэг нийгмийг сонор соргог болгож та бүхэнтэй хамтарч ажиллах нь хамгийн бас гол нэг чухал тулгуур нь болов гэж бодогдлоо. Тэглгүй яах вэ? Бас нэгэн бодоход бас харьцангуй гайгүй болчихсон шүү дээ. Манай иргэд чинь олон нийт маань чөлөөтэй аливаа асуудлыг бас хилдэг, шаардлага тавьдаг, холбогдох байгууллагт нь ханддаг болцсон. Тэрний хүрээнд бас магадгүй гэмтэргийн энэ тоо өнөөдрийн түвшинтэй өмнөх жилүүдийнхээс арай илүү бүрдэгдээд харагдчихж байгаа юм билүү те. Гэхдээ энэ бүгд бол судалгаа шинжилгээтэй явж байгаа учраас бол тоо бол бодит байдаг. Яг олон нийтийн одоо мэдээж нийгмийг сайн сайхан болгох, нийгмийн одоо зөв дадлыг бий болгох нь бол яг нөгөө иргэдийн энэ буруу зүйл зөв шаардлага тавих нь өөрөө бас энэ нийгмийг сайн сайхан болгохтой хамгийн бас нэг зөв хэлбэрийн нэг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ нөгөө ухамсартай байх аливаа буруу зүйлд те одоо эсрэг нь болж хандах гэдэг ч юм уу те ийм байдал бол мэдээж одоо таны хэлдэг шиг бүх зүйлийг сайн сайхан болгоход нөлөө үзүүлэх байх уу. За дараагийн асуулт маань бас нөгөө сэтгэл зүйч нар маань одоо ингээд бүхий салбарт ажиллаж байна л да. Тэгээд магадгүй яг цагдаагийн ерөнхий газарт ерөн цагдаагийн байгууллагатай яг яаж одоо хамтарч ажилтсан юм бол за хамтарч хийсэл юм уу мэдээж бүр яг өөрсдөө албан агчд болоод дотор нь ингээд байж байгаа учраас ер нь яг ийм уялдаа холбоонд ер нь яаж явдаг вэ? Сэтгэл зүйч нар ер нь цагдаагийн байгууллага дотор яг яаж ажилладаг болоо их сонирхолтой асууж магадгүй. Сэтгэл зүйчд бол маш хэрэгтэй. Яагаад тэгэхээр цагдаагийн байгууллага өөрөө хэрэгжүүлж байгаа чиг үүргийнхээ хүрээнд алба агчид тийм сэтгэл зүйн доктортой байх асуудал хамгийн чухал болчихлоо л да өнөө үед. Магадгүй одоо сэтгэл зүйч гэдэг зүйлийг сэтгэл зүйч гэдэг ажлыг ч юм уу те бид өөрсдөө ойлгоогүй бид өөрсдөө сэтгэл зүйн дэмжлэг аваагүйгээс болоод олон одоо факт эрсдэл гарч исэн тохиолдлууд бас байдаг л да. Яг л цагдаагийн албаагч нар өөрсдөө одоо альва одоо нийгмийн бас нэг сөрөг зүйлтэй хамгийн түрүүнд очиж тулгардаг учраас өөрийнхөө доктортой байдлыг хангаж тэр бусдын аюулгүй байдал те бусдад огцруулах хэрэгслийг бууруулах хамгийн том нөлөө болж өгчдөг байхгүй. Тэгэхээр аливаа асуудалд очиод 50 байдлаа ангах нөхцөл байдлаа үнэлэх асуудал бол цэвэр одоо тэнд очиж байгаа манай албаагчдын сэтгэл зүйн доктортой байдалд шууд нөлөөлж идэг байхгүй. Тэгэхээр цагдаагийн байгууллага бол гэдэг бас нэг 12,000 орчим албаагч байна л да Монгол улсын хэмжээнд. Тэгэхээр энэ бүхий л одоо цагдаагийн анги байгууллагын нэгжүүдээр сэтгэл зүйч нар бол ажилладаг. За эдгээр сэтгэл зүйч нар юу хийдэг вэ гэхээр мэдээж албаагчдын сэтгэл зүйн одоо дэмжлэг үзүүлэхээс гадна за одоо сувлах
За эрүүл мэндийн нөхөн сэргээлт хийлгэх те ийм чиглэлээр бас гол төлхөө бас үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Албаагчдын зүгээс одоо яг өнөө үед бол бас сэтгэл зүйн дэмжлэг авах сонирхол нь бол одоо маш нэмэгдлээ. Энэ өөрөө маш сайн талтай гэсэн. Нөгөө л миний хэлээд байгаа ямар ч ажилд үүрэг гүйцэтгэхэд доктортой байдал тэр дундаа сэтгэл зүйн доктортой байдал хамгийн чухал. Хамгийн наазах нь одоо сэтгэл зүйн доктортой албаагч бол одоо иргэнтэй зөв харьцах, за иргэнээс тавьж байгаа шаардлагыг зөвөр хүлээж авах, нөхцөл байдлаа үнэлэх гэдэг ч юм уу те. Ингээд ийм цагтаа одоо тэр дундаа төрийн одоо байгууллагын чиг үүрийг хэрэгжүүлэхэд бол маш зүйтэй зүйл байдаг учраас бас сэтгэл зүйч нараа ажилуулах, за мөн одоо албаагч нарт яг сэтгэл зүйн боловсролыг олгох гэсэн сургалтуудыг одоо хийх те. Тэгээд дээрэс нь нөгөө сэтгэц танин мэд хүн одоо боловсролын нөгөө сэтгэл танин мэд хүн одоо нөгөө ойлгоцтой тэрийг тодорхойлох гэдэг ч юм уу ийм чиглэлүүд бол бас илүү цагтаагийн байгууллагын хэмжээнд төлөвлөгөө хийгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээр ийм одоо ажлын хүрээнд бол сэтгэл зүйчдийг одоо бэлтгэх те энэ сэтгэл зүйн боловсрол гэдгийг албаагчдад ойлгох, энэ нь өөрөө чаашлаад одоо иргэдийн хөлсний ашиг сонирхлыг хамгаалахад одоо маш тустай зүйл гэдэг болгож байгаа. Харахгүй судалгаануудаас харахаар одоо хамгийн их бас одоо сэтгэл түгшүүр одоо гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл готрол зэрэг ийм одоо асуудлуудад төвтөмтгийн мэргэжлүүдийн нэг нь бол нийгмийн нөгөө яг таны хэлсэнчлэн гэмт хэрэгтээ шууд тулж ажиллаж байгаа албаагчид, за эрүүл мэндийн байгууллагууд болон хууль зүйчний байгууллагууд гэдэг, за сэтгүүлчид гэх мэтчлэн тийм том мэдээлэлүүд бол байдаг. Тэгэхээр бас маш чухал сэдвийг та хөндлөө. Буцаад дараагийн асуулт маань болохоор ер нь хоёлаа сая ярьж байгаа дөнгөж эхлүүлж байгаа хэрэгжүүлсэн. Ер нь одоо яг ямархуу хүмүүсийн гэмт хэрэг илүү үлдээд байна вэ? Насны хувьд магадгүй, хүүсний хувьд ч юм уу те ямар төрлийн хүмүүс ер нь байгаад байна вэ? Онцлог яриад яг гэмт хэргийн шалтгаан нөхцөлд бол бас ямар одоо хүчин зүйл нөлөөлж байгаа байна л да. За одоо мэдээж одоо гэмт хэргийг бол нийгмийн байдал гэж ярил л да. Одоо зөвхөн би нэг амьдралын онцлогнууд гэхээсээ илүүтэй нийгмийн байдал гэж л бодож ин л да. Одоо жишээ нь Улаанбаатар хотод одоо нийт бүрдэж байгаа гэмт хэргийн одоо дийлэнх хөөн шүү дээ. Одоо бараг 70% тий. Тэгэхээр гарч байгаа одоо иргэн одоо боловсралтай боловсралгүй тий одоо архи зурлах хундааны зүйлийг хамааралтай иргэд гэмт хэрэг илүү их үлдэж байна гэж бас нэг талаасаа харах тий тохиолдол байсан ч одоо нөгөө төгөр бас боловсралтай хүнч байна тий. Архитектурыг хинч байж болж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо ямар хүмүүс үлдэх нь тэгэхээр бас тий яг шууд хариулахад бол бас жоохон өрөөсгөл юм шиг надад санагдаж байна л да. Яагаад тэгэхээр мэдээж гэмт хэрэг гэдэг бол бас санаатай буюу санамсаргүй байдлаар бас үлдэгддэг. Тэгэхээр гэмт хэргийн тэр онцлог шалтгаан нөхцөл бол нөгөө нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл бол бас маш олон байгаад байгаа тийм. Нэгсэндээ нийгмийн байдал, за дээрээс нь одоо амар хялбар аргаар тийм амьдралын бодлогоо бий болгох гэсэн гэдэг ч юм уу. Ингээд тийм олон шалтгаан нөхцлүүд бол байна. Насны хувьд бол бас харилцсан адилгүй байна л да. За насны түрээгүй иргэдэж байна. За насанд хүрсэн иргэдэж байна. Зүгээр яг тодорхойлоод хэлэх юм бол одоо цаг насны хувьд гэх юм бол одоо шинэ гэмт хэрэг түрүүтэй газар гэж асуусан удаас тийм. Газар цаг хугацаа гэсэн тийм. Тэгэхээр газар цаг хугацааны хувьд бол яг зүгээр энэ оны хувьд бол за нэг орой нэг 18-аас за нэг 0 шөнийн 02 цагийн хооронд бол бас ихэнх гэмт хэрэгүүд бас бүрдэгдсэн байна. За дараа нь бол нэг 22-оос 04 гэдэг ч юм уу тийм гэсэн ийм тоо мэдээлэл судалгаа бол бидэнд бол байна. Дараагийн асуулт болохоор саний таны тэгвэл ярьсан тэр нэг юм одоо олон төрлийн гэмтэргүүд байна тий. Тэгээ ингээд ер нь л ямар ч хүн өөрөө санаатай болон самсргүй гэмтэрэг үлдэж болж байна. Буцаагаад өөрөө мэдгүй байж байгаа бас гэмтэрийг хөргөж болчихж байна. Тэгэнгүүт ер нь гэмтэргийн хөргөж болохоос урьдчилан сэргийлээд хүн ер нь яг юуг мэдчихвэл зохистой вэ? Ер нь юм ямархуу төрлийн хүн байх юм бол гэмтэрхний хүртгүү, гайгүй явж чадхолоо. Таны бодлоор ер нь за нэг гэмтэргийг мэдхгүй энэ муу зүйл шүү гэдгийг мэдхгүй хүн бол байхгүй л баг л та. Хүнд угаасаа төрлийн нэг муу сайныг ялгамж байгаа тийм. Тэгэхээр өртөхгүй байх бол маш олон арга байна. Одоо жишээ нь бид цаллаг гэмтэрэгт одоо өртөхгүй байх олон аргачлал байж та магадгүй та Telegram аппликейшн бүгд мэднэ те. Telegram аппликейшнээр ороод даалгавар биелүүлээд те маш богино хугацаанд одоо маш их хэмжээний мөнгө хожно гэдэг
энэ бас боломжгүй зүйл байхгүй зүгээр шууд ингээд байдлаар ингээд бодоод үзэхэд те. Тэгэхээр тэрэнд итгээд шууд ороод ингээд нөгөө даалгавар биелүүлээ баг багаар явж байгаа нэг их хэмжээний мөнгө алдж байгаа тохиолдол байна. Тэгэхээр эндээс үржилсэн сэргийлэхэд Telegram-ыг онцон шаардлагагүй нэг ашиглах хэрэггүй л би шууд л хэлмээр. Тэгэхээр эндээс үржилсэн сэргийлэх одоо бас нэг боломж бол энэ байна те. За нөгөө төгөр одоо үржилсэн сэргийлэх арга гэдэг бол мэдээж одоо хариуцлагатай байх асуудал байна л да. Тэгээ өөртөө болон бусдад одоо хуулийн хүрээнд за зүгээр энгийн амьдралын одоо хөвчлийг хүрээнд ч гэсэн те нөгөө нэгэндээ шаардлага тавьдаг. За аливаа асуудлаас одоо сэргийлэхийн тухайд одоо зөв байх те аливаа буруу зүйлд одоо хийхгүй байх гэдэг ч юм уу те ингээд нөгөө төрөлхийн нэг тийм одоо нөхцөл байдлаасаа гэхээсээ илүүтэй одоо өөрөө хариуцлагатай байх. За ингээд одоо гэмтрийн муу хор уршгийг те ойлгож таньсан багт бол одоо үрсэн сэргийлж чадна гэж харж байгаа л да. Тэгэхээр яг нөгөө шууд одоо би гэмтэр хийгээ те ингээд хийн гэж л хүн мэдээж авахгүй би гэмтэрхтэн болоо гэж хизээч хүн бодохгүй байхгүй. Тэгэхээр одоо үрсэн сэргийлэх арга гэдэг бол одоо яг энэ чиглийн мэдлэг мэдээлэлээ дэвшүүлэх дээрээс нь одоо хариуцлагатай байх. Тэгхэл юм бол одоо өчөж болох аливаа эрсдээс сэргийлэх бүрэн боломж байгаа л гэж харж байгаа. Ер нь ингээд мэрэгжлийн хаа хүрээнд ч гэсэн олон төрлийн салбарын хүмүүстэй уулзаад ингээд явж байгаа тухайн мэрэгж сонгосон мэрэгжил ажиллаж байгаа мэрэгжлээсээ хамаарат хүн болгоны нэг юм гээд амьдралаа үзэх үзэл нь хандлага нь аяг өөр юм шиг санагддаг. Тэгээд надад зүгээр нэг сонирхолтой санагдсан юм нь та ингээд одоо өөрөө яг цагтаагийн албаагч болоод ингээд явж байгаа нийгмийн шудрагаас эхлэх ингээд явж байгаа. Тэгин гол магадгүй одоо хүүхдээ хүмүүжүүлэх ч юм уу те эсвэл 90 төрний хүмүүстэй ингээд магадгүй ажил мэргэжлийн онцлогоосоо болоод за одоо болгоомжтой байгаарэ ингээ твэ гэх мэтчлийн нэг юм гэр бүлийн харилцаанд ч юм уу энд нь таны ажил мэргэжлэр нь хэр нөлөөлдөг вэ? Хүүхдүүд рүү те. Хүүхдүүд рүү байж болно. Ер нь хүүхд дээр бас хөвчлэн анзаарах юм шиг санагцсан. Яагаад тэгэхээр миний эрийн тойронд бас яг нөгөө нэг цагтаа аав ээжтэй ч юм уу тийм найзууд хүмүүс зөндөө байгаа л да. Тэгээд ярахаар багаас нь нөгөө нэг нийгмийн муу мухай зүйлсийг ингээд мэдж байгаа учраас тэрэнд хүртүүлчихгүй юмсан гэж айгүй хамгаалдаг, өмгөөлдөг. Тэр нь өөрөө буцаагаад хүүхдэд ингээд бас болно өөрт ингээд янз бүрээр нөлөөлт юм шиг санагдаад байна. Таны хувьд жишээ нь юу ямар хөө байдаг вэ? За яг зөв цагтаагийн албаагч гэхээсээ илүүтэй бас нэг аав хүний хувьд те мэдээж одоо хүүхдтэй аливаа болохгүй зүйлийн талаар хэлэх, сануулгах, нөхцөл байдлыг тайлбарлаж өгөх те. За хүүхдтэй биш ч гэсэн эргэн тойрныхоо хүмүүст ч юм уу те зөв зүйлийг уриалдах гэдэг ч юм уу ингээд нөгөө эргэн хүнээс гарч болох, зөв хүнээс гарч болох те бүхий л одоо тэр дадлыг тэр суулгахын төлөөлөл бас хичээж л явж л байна л да. Тэгэхээр яг цагтаагийн албаагчийн хувьд бол энэ чиглэлийг бүр илүү хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг. Нэг хүнд ч гэсэн бас нэг нөхцөл байдлын талаар хэлээ тайлбарлаад өгчүүл тэр хүн те бас эргээд мартдаггүй ч юм. Яг л энгийн хүнээс сонсноос илүү цагтаагийн албаагчаас өөрт нь зориулаад яг бодит асуудлыг өөрт нь зөвлөмж маягаар хэлээд өгөхөд тэр хүнд илүү тусдаг гэж би хардаг байхгүй. Магадгүй би өөрөө яг мөрдөн шалгах чиглэлээр бас 12 жил тасралтгүй ажилласан байна л да. Тэгэхээр аливаа зүйлийг бас хүн бүр яг мэдэх бас албагүй л дээ. Мэдэхгүй ч байж болно. Бидэнд ч гэсэн ингээ мөрдөн шалгах ажиллагаа хийгээ явж байхад мэдэхгүй маш олон зүйл байдаг. Тэрийг мөрдөн байцаагч давхар судалж мэдчихэж эргээд одоо нөгөө гэмтэргийг тал бүрээс нь бүрэн бодох нотлох ажиллагаа хийгддэг байхгүй. Тэгэхээр нэг талаасаа судлаач болж үзэх нь те бусад чиглэлийн одоо таны сэтгэл зүйчийн чиглэлийг ойлгодог те мэддэг болох нь гэдэг ч юм уу. Ийм олон талын одоо мэргэжлийг эзэмссэн байхыг заав шаардж байна л да. Тэгэхээр нөгөө иргэнд одоо ингээ мэдэхгүй орж ирээд асуугаад өгөхөд царгалаад байхгүй аливаа асуудлыг за нэг та нэг ийм байдэн шүү ингээд яваараа та нэг ийм нөхцөл байдалд ингээ орчлоо энэ ажиллагаа чинь ингээ явд юм а гэхэлэр иргэд ч гэсэн өөрөө сэтгэл ханамжтай өндөртөө ингээ гараа явдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө сэрэмжлүүлэх аливаа одоо нөгөө зөв эрэг задлыг сэтэлжүүлэх нь зөвхөн цагдаа гэхгүй одоо иргэн хүүхэд хинч байдгийн те бүх одоо нэгэндээ тэр зөв байдлыг одоо ухамсарлуулж ойлгох нь одоо зүйтэй юм болов уу гэж хардаг. Гэхдээ цагдаагийн албаагчийн хувьд бол энэ ажил бол өдөр тутам л хийгдэж байна да. Тэгэхээр нэг бодлын таны сонсоор таны өөрийн хувийн үнэт зүйлтэй таны мэргэжил айгу нийцсэн юм шиг сонсогдлоо. Тийм болохоор зарчмын маш их таарж байгаа учраас яг энийгээ хизээд өрнөлж явд юм шиг. Буцаад бас нэг сонирхолтой санагдаж байгаа нь одоо нөгөө ажил амьдралын тэнцвэргээл ярьдаг шүү дээ тийм. Тэнгуут л хууль хүчний байгууллагууд ялангуяа маш их цаг наргүй ажилладаг. Зарим тохиолдолд ингээл одоо гинт дуудлах ч юм уу тийм юмд явах гэх мэтчлэмүүд байдаг. Буцаад ер нь та өөрийнхөө сэтгэлзэн эрүүл мэндийг ч юм уу эсвэл танай хамт олон яг энэ ажил амьдралын балансаа хадгалах тал дээр нийгмийн хэцүү асуудлуудаа нүүр тулахдаа сэтгэлийн хаттай байж өөрийнхөө сэтгэлзэн эрүүл мэндийг ойлгож энэ тал дээр ер нь яаж анхаарахыг хичээдэг вэ? За түрүү үйлсэн
хамгийн гол нь доктортой байх тэр дундаа цагдаагийн албаагч аливаа асуудалд хүлээцтэй нөхцөл байдлыг хяналтандаа авах нь аль жирслээс хамгаалах хамгийн үндсэн том алхам гэж би хувьдаа хардаг байхгүй. За дуудлага мэдээлэл дээр ч очлоо хамаагүй ш. Тэгэхээр нөхцөл байдлаа үнэлээ. Тэнд юу ч болсон байхыг үүсэхгүй байхгүй. Тэгэхээр өөрөө дагаад нөгөө сэтгэл зүйн доктортой байдал, үйл ажиллагааны докторгүй байдал энэ төр бий болох юм бол нөхцөл байдал бол ямар болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр цагдаагийн албаагчдын хувьд бол яг иймэрхүү дадал чадвар бас те илүү бас хөгжсөн байдаг юм болоо. Энийг одоо хөгжүүлэхийн тухайд мэдээж одоо энэ ажил үргээ гүйцэтгэх явахдаа өөрийгөө чадахжуулах, дадалжуулах асуудал хамгийн чухал л да. Тэгэхээр нөгөө төгөр бол одоо нөгөө сэтгэл зүйн байдал буюу өөрийгөө хянах чадвар тэгээд бусад одоо дадлыг те бусдад зөвөр хүргэх энэ чадварт бол заашгүй бас суралцсан байх хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол бас нэг баримтлагийг зарчим байна л да. За очихыг нэг бодоодох юм те. Хамгийн түрүүнд очиод 5 секунд, 10 секунд те. Яг яах вэ гэдгээ бодоод байна шүү дээ. Цаг гаргаж байна. Цаг гаргаа те. Тэгэхээр тэр нөхцөл байдлаа үнэлээд нэг тийм дадал төвшил дээрээс суухад бол бас те бас аливаа эрсдлээс бас сэргийлж чадна л гэж. За яг хөө бидний хувьд бас төрийн албаагчдын хувьд ганцхан цагтаа ихгүй те магадгүй уцсан цагаар ажилтдаг хүнд нөхцөл ажилтдаг гэдэг ч юм уу нөхцөл байдлууд бол байна. Гэхдээ энэ зүйлд бол одоо шантраад явах уу нэгэнт одоо сонгосон мэрэгжил одоо өөрийн хийж хэрэгжүүлэх ёстой ажил гэдэг ч юм уу те энийг өөрөө зөвөр хүлээж авч энэ дээр одоо хүчин чармаалт гаргаж те хүчөө зориулж ажиллах нь бол бас тэр одоо хүнд төсөл бол өрд нэг тийм хүнд санаахгүй байх л гэж би бол боддог шүү дээ. Ярианы ихэнд тад урьдчижсэнчлэн одоо танаа газар ялангуяа хэлсэн яг ямар чиглэлээр ажилладаг вэ гэдэг талаар хоёул ярилцчихсан. Тэгээ энийг бас илүү олон нийт ярилцаа одоо мэдэх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Яа тэгэхээр бид нар одоо юу гэдэг илүү төрдөө итгэл илүү ингээ алтарч байгаа гэдэг ч юм уу те эсвэл ингээ залуучууд хууль хүчний байгууллагатай холбоотой ямар нэгэн байдлаар ийм хүн болгоны их тийм ингээ зарим мэддэггүй те ингээ ийм асуудлыг ил ярьчиж болдоггүй мүү гэх мэтчлийн ингээ иргэд өөрсдөө ингээд бас цагдаагийн байгууллагыг ингээд айгүй юм өөр талаар хардаг гэх мэтчлэнүүд байна л да. Гэтэ миний зүгээс ингээд харах юм бол бид нар нэг л нэг юм хамтдаа амьдарч байгаа. Бүх зүйлс нь өөрөөсөө гэсэн чиг үүрэгтэй. Гэтэ эцсийн зорилго нь бүгдээрээ л хамтдаа нэг аз жаргалтай сайхан инхтэй хорших гэж байгаа юм чинь би бинийгаа нэг юм ойлгохтой байх зэрэг хүсдэг. Тийм болохоор магадгүй та цагдаагийн байгууллагын одоо байгууллагыг олон нийтэд илүү ингэж зүгтлээс нь гэх юм уу харуулж ойлгуулж таниулах тэр ажлыг хийдэг учраас ер нь олон нийтэд одоо юу гэж илүү хандаж хэлхийг хүсдэг вэ? Таны одоо яг энэ ажил мэргэжлийн чиглэлээс харах юм бол цагдаагийн байгууллага маш олон эргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хангаж ажиллаж байгаа. Зарим тохиолдолд яг одоо миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэл те сөрөг байр суурь зөндөө байна л да. Тэгэхээр бидний хийх ёстой ажил, бидний хэрэгжүүлэх ёстой чиглэл өөрөө хуулиар хуульчлаад өгсөн, зохицуулаад өгсөн. Цагдаа өөрөө хуулийг нэгмөр дагаж мөгж хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийм л төрлийн тусгай алба. Энэ дотор төрлийн тусгай бас албаагч гэсэн чиг үүрэг ажиллаж байна. Тэгэхээр иргэд олон нийтэд хэлэхэд бол та ямар ч асуудалтай цагдаагийн байгууллагад хандхад бүх зүйл нээлттэй таныг хамгийн түрүүнд хүлээж авна. Таны асуудлыг хамгийн богино хугацаанд шуурхай шийдвэрлэх бүхий л аргыг одоо зохион байгуулж ажилтдаг. Дахиад хэлье нөгөө хохирсон иргэний те эрх ашигыг одоо хангахын төлөө те ингэж ажиллаж байгаа. Дээрээс нь одоо үнэхээр таны цагдаагийн байгууллага үйл ажиллагаа одоо зарим тохиолдолд те хуулийн хүрээнд эсвэл бусад төрлөөр нийцэхгүй байх шийдвэр нь одоо бас олон талын шалтгаан зүйл байна л да. Энэ нүр илбэж болдгоо юм уу гэл те. Магадгүй бид нар хин нэгний эрхийн төлөө л яриад байна л да. Хэрэг альва асуудал дотор ч маш олон оролцогч байна л да. Тэнд байгаа хүний эрх бас бидэнд чухал байхгүй. Тэр хүний эрх одоо тэр хүнд чухал биш. Тэр эрхийг хамгаалаад ажиллаж байгаа цагдаагийн албаагчид аюул чухал байхгүй. Тэгэхээр бид нэр хохирогч холбогдогч гэдэг ч юм уу хэрэг оролцогч нар те заавал хэн нэгэнд нь одоо тэр шийдвэр хуулийн дагуу гаргаж байгаа шийдвэр бас таалагдах нийцэх бас албагүй л гэж ойлгох хэрэгтэй л те. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө хуулийн дагуу явж байгаа хэн нэгний ашиг сонирхлын төлөө те ашиг хууль ёсны эрхийн төлөө хийгдэж байгаа учраас бас бусдын эрх нөгөө те чухал шүү гэдгийг бол ойлгодог байх шаардлагатай. Тэгэхээр цагдаагийн байгууллага одоо альж одоо төвшөнд ямар ч одоо шалгалт гэдэг юм уу те чиг хэрэгжүүлж байгаа чиг үүргийн хүрээнд бол бусдын эрхийг аль талаас нь аль байдлын одоо хүндэтгэж харж ажиллана л гэсэн үг. Тэгэхээр та одоо цагдаагийн байгууллагт те ямар ч тохиолдож хандж болно. Тэгэхээр таны өргөдөл гомдол хүсэлтийг бол бид ямар ч хэлбэрээр одоо авдаг боллоо.
хамгийн одоо ойртуулах гэдэг нь л да цагдаагийн үйлчлэгээ иргэдэд хүртээмжтэй байх нь өөрөө зөв юм аа л гэсэн эмэл үндэс агуулгатай л явж байгаа. Гэтэ хүртээмжтэй байхын тухайд бол маш олон ажлыг хэрэгжүүлж байна. Тэгээд яг гоо гомцсноосоо илүү баярсан хүмүүс их олон бахаа цагтад. Тийм бах тий. Нэг нэгэндээ итгэх хэрэгтэй шүү. Бид нар ингээд та нарын арыг данаа гэж амшиг тийм мэдрэмжээ авах авлаа. Тэгээ бас нэг талаасаа нэгэн тал ингээд одоо бүгд өөр өөр ингэсэн чиг үүрэгтэй институтууд байгууллагууд байгаа юм чи олон нийт ч гэсэн яг энэ юм ойлгодог. Яг саяны таны хэлсэнчлэн бас та бүхний ажлыг хүндэтгэж ойлгодог юм байгаас гэж бас их хүслээ. Хамгийн одоо сүүлийн асуулт маань гэх юм уу ярилцах сэдэв маань ер нь хоёулаа өнөөдөр зохилон тохиолдож байгаа одоо гэмт хэрэг ч юм уу зөрчлүүдийн талаар ярилцлаа. Хаана хитэн цагт гэдэг ч юм уу те ер нь яг ямархуу зүйлс болоод байгаа гэдэг талаар ярилцлаа. Тэгээд саяны таны дурдсчлан 286 мянган гэмт хэрэг одоо гомдол мэдээлэл бүртгэж авсан 44 мянгагийн ингээд яг цаашаага шалгаад ингээ авсан гэж. Тэгэхээр энэ тоог магадгүй илүү одоо бага болгох гэх юм уу те илүү гэмтэргийн гаралтыг багасгаж хүмүүсийг ер нь илүү амар тайван амьдруулъя гэхэд таны хувьд илүү юу чухал гэж боддог вэ? Олон нийтэд тандаж юу уриалахыг хүсэж байна вэ? За мэдээж гэмтэр гарддаг, зөрчил бүрдэгддэг ийм байвал энэ нийгэм энэ хот өөрөө маш сайн сайхан л байна л да. Тэгэхээр энийг зүгээр бууруулах гол одоо арга гэвэл иргэдийн төрийн байгууллагын хамтын оролцооны л асуудал байдаг. Бид өнөөдөр ийшээ гараа хурд хэтрүүлж болохгүй гэдэг бүгд л мэддэг л дээ. Бүгд мэднэ. Тэгтэл хурд хэтрснээс болоод хэтрүүлснээс болоод асуудал гараал байгаа байхгүй. Магадгүй бид нар ингэ явж байхад замын хажуу талд нэг самбар байж л байдаг те. 80 км, 90 км те. X mix гэдэг. Тэр бүгд мэддэг мөртлөө тэрийг хэрэгжүүлэхгүй явж байгаад үүсэж байгаа эрсдлийг бид энд бүртгэж аваад нэг тоо нэмэгчээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдж байгаа учраас та энийг хэрэгжүүлээч л гэж хүсэж байгаа. Тэгвэл энэ буурах бүрэн боломжтой. Та дахиад тэлийн онцон шаардлагагүй бол Telegram аппликейшнийг бити татаж ашиглаач. Ашигласнараа та татаж аваад бол танд яг өнөөдөр нэг мессеж ирж байгаа шүү. Тэгэхээр та тэр мессежинд хариу өгөхгүй байх нь бас боломж юм аа гэж. Яа тэгэхээр энийг төрийн байгууллага зохицуулж бас боломжгүй л байна л да. Нөгөө төгөр чи та байр төрөөсөж байгаа бол заавал очиод үзчихээрэй. Бити урьдчилгаа өгөөрэй. Үзээгүй юмныхаа төлөө те. Бид үзээгүй машин авдаггүй шүү дээ баг. Заавал зах дээр очиод машинаа үздэг. Тойрч хараа. Тэрнтэй адилхан та төрөөсөж байгаа бол заавал байраа үзээрэй. Цахимын цаана хинч байж болох учраас те. Бичлэлд нягтлж шалгах нь өөрөө аливаа гэмтэрэг зөрчилд хүртэж өгөхгүй байх, холбогдохгүй байх хамгийн зөв арга шүү л гэж хэлмээр. За баярлалаа. Өнөөдөр хүрэлцээж бид нартай өөрсдийнхөө хийж байгаа ажлыг илүү олон нийтэд танилцуулж мөн цаашдаа 26 он буюу ирж буй оноо хэрхэн илүү их тайван аз жаргалтай амар тайван байх вэ гэдэг дээр өөрсдөө маш чухал зөвлөгөөнүүдийг бас өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд бидний өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна. Сайн сайхан байдлыг түгээх илүү аз жаргалтай нийгмийн зохицлох Wellbeing podcast-ийн дараагийн дугаараараа хамтдаа уулзцаая.